Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За бас нэгэн гоё чухал сэдвтэйгээр иргэн уулзаж байна. За өнөөдөр миний хоолой жоохон шуугтансан байгаа. Гэхдээ тийм хэцүү сонсогдохгүй байгаах гэж найдаж байна. За маргааш битүүн боллоо. Гоё догтолж гин. Би өөрөө бол манайх ерөөсөө сүүлийн бараг 5 6 жил цагаан сар ерөөс тэмдэглээгүй юм бэлээ. Хүүхдүүд жоохон байсан. Тэгээ дээрэс нь ковид тэгээд манай гэр бүлд ингээл 2 жил дараалж ажил явдал гараад тэгээд гадагшаа нүүж ирээд гэдэг ч юм уу олон янзын шалтгаанаар ингээд ерөөс цагаан сар тэмдэглэхгүй олон жил болсон байлээ. Тэгээд энэ жил ч гэсэн ингээд одоо эндээ цомхон гэр бүлэрээ хөрхөн тэмдэглээд өнгөрүүлээ хамаатан саднараа гоё уцаар ярьж видео коллоор минь төргий гэж бодоол байж гин. Тэгээ бүгдээрээ бас гоё тэмдэглэх гээд гэр гертэ маш завгүй байцгааж байгаа. Тэгээ бүгдээрээ гоё цагаан сараа тэмдэглээрээ хамаатан саднуудаараа гоё уулзаад гоё байгаарэ гэж хүсье. Би бас энд ингээл хамаатнуудаа санаал айл хэсэх гоё ээжтэй гэж жоохныхоо цагаан сарын юмнуудыг бодоол байж гин. Гэтэ эмороогүй тэгж байгаа дараа жилээс ч юм уу гой цагаан сар тэмдэглэндээ гэл гой мөрөөдөөл байж гин. За тэр ч яг уу тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хүүхдийн гар ус дэлгэцэн хэрэглээний тухайны гой чухал сэдвийн талаар ярих гэж байна. За би энэ талаар бол зөндөө олон цуврал бичлэгүүд оруулна. Яагаад гэвэл энэ хүүхдийн дэлгэцэн хэрэглээ, дэлгэцийн хамаарлын тухай би өөрөө маш ихээр уншиж судалдаг. Бараг л одоо мэрэгчлэн гэхэд болно. Яагаад гэвэл би сүүлийн 2 3 жилийн турш энэ талаар тасралтгүй судалж олон ном судар уншсан хүн байна. Тэгэхээр одоо 2 3 жил гэдэг чинь бараг л мастер хамгаалахаар хугацаа шүү дээ. Тэгээ би өөрөө бас хүүхдүүдэд ингээд самсргүй энэ талаар огт уншиж судлаагүй байхдаа дэлгэцийн хамаарлалд оруулаад тэгээ тэрийг тийм учраас би энэ талаар маш их уншиж судлаад хүүхдүүдэд дэлгэцийн хамаарлаас нь амжилттай гаргаж чадсан. Тэгээд энэ туршлагаараа бас ингээ гоё сургалт мургалт ордог ийм хүн байгаа. Тийм болохоор энэ талаар зөндөө олон мэдээлэл хүрэх болно. Тэгээ та бүхэнд манд бас ингээд хүүхдийн им дэлгэцэн хэрэглээ гар утас iPad үздэг. Тэгээд яаж болиулахаа мэдэхгүй байгаа ч юм уу тийм асуулт байх юм бол комент хэсэгт үлдээж болно шүү. Эсвэл миний сургалтанд бас сууж болно шүү. За өнөөдөр харин юуны талаар ярих уу гэхээр гар утас дэлгэцэн хэрэглээ хүүхдийн суралцах чадвар, шийдвэр гаргалтанд чадварт нь хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг маш чухал сэдвийн талаар ярих болно. За яагаад энэ талаар ингээд тусгайлан ярих гэж байна вэ гэхээр одоогор бол хүүхдүүд жоохон байгаа үед сайн мэддэхгүй байхгүй юу? Яагаад гэвэл бид нар хүүхдүүдийнхээ ингээм амьдралд оролцох нөлөөлөл насар том байгаа. Хүүхдүүд жоохон байгаа учраас те юу идэж уух, юу идэж уухгүй вэ гэдэг дээр бид нар ингээд зөвлөд ингээд болиулж чадчихээн. Юу өмсөх зүүхийг нь хилээд анхааруулад те дулаахан хувцлаад явуулчих чадчихээн. Харин том болох тусмаа хүүхдүүдийн маань амьдралд те бидний нөлөө улам л бүр багасна. Тэгээ эргэн тойрон найз нөхдийнх нь нөлөө те ялангуяа өсвөр насн дээр очих үед хүүхдүүд маань том болоод найз нөхдийнхөө үгийг илүү анхаарч сонсдог болно. Найз нөхдийнхөө үгэнд илүү үнэмшиж, илүү итгэдэг, илүү их ордог, зөвлөгөөг сонсдог болно. Тэр цагт хүүхдүүдэд маань хамгийн чухал одоо ур чадвар юу байлж таарах уу гэхээр энэ тархины урд хэсэгт байрладаг prefrontal cortex гэдэг хэсэг гэдэг багхгүй юу? Хүний шийдвэр гаргах чадвар, суралцах чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар зэргийг хариуцдаг. Хүний тархины хамгийн сүүлд хөгжиж гүйцэтгэх асар чухал хэсэг байдаг. Бараг 20-25 наснд бүрэн хөгжиж гүйцэтгэх. Тэгээд хүмүүс одоо энэ нас хүртлээр ингээ өсвөр наснда янз бүрийн одоо алдаа гаргаж байгаад тэгээ би ч гэсэндээ одоо юм сэтгэл санаа докторгүй байх гэдэг тиймэрхүү асуудлууд яг 25 нас хүрээд ирсэн чинь ингээд би хамаагүй өөрчлөгдөж төлөвшөж ирж гин гэдгээ бас өөр анзаарч ирсэн. Тэгээ энэ бол бидний ингээд байглаас заяасан юм тархины хөгжлийн үйл явцтай ингээд шууд холбоотой байдаг байх нэ. Тэгэхээр тэр болтол ингээ бидний хүүхдүүдийн тарих ингээ хөгжиж гүйцээгүй явсаар л байна. Ингээ өсвөр наснд найз нөхдийн хүрээлэл, найз нөхдийн нөлөөлөл их хэсэг цагт энэ шийдвэр гаргах чадварын нөлөө энэ prefrontal cortex-ийн хөгжил асар чухал үүрэгтэй болж ирдэг учраас бид нар энэ тархины хөгжлийг ингээд саатуулж гох шиг айтайхан одоо өсгөж томруулаад хүүхдүүдээ ингээд гоё одоо хөгжүүлээд хүмүүжүүлээд явахыг бид нар бүгдээр хичээдэг шүү дээ. Гэвтэл энэ гар утас дэлгэцийн хэрэглээ гэдэг зүйл 2010 оноос хойш хүн төрөлхтний хэрэглээнд орж ирээ, хүүхдүүдийн хэрэглээнд орж ирээ те. Одоо бүр ингээд судалгаагаар хэн хамгийн урт хугацаагаар YouTube үздэг вэ гэдэг судалгаанд жоохон хүүхдүүд үздэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд энэ хит өндөр гар утас дэлгэцийн хэрэглээ маань бидний хүүхдүүдийн тархины одоо хөгжлийн үйл ажиллагаа ингээд саатуулчихдаг. Тэр нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар чинь ингээд нүдэрээ хараад чихээрээ сонсоо те
хамраараа үнэрлээд амаараа амтлаа те энэ 5 мэдрэхүү ингэж одоо байна гэж ярьж байгаа боловч энэ бүхнийг чинь юу боловсруулж байгаа вэ? Энэ бүх одоо мэдрэхүүгээрээ авж байгаа мэдээллийг юу боловсруулж байгаа вэ гэхээр тархил ахгүй те. Бид нар нүдэрээ харж байгаа юм шиг боловч те. Тархиараа харж байгаа, тархиараа сонсож байгаа, тархиараа амталж байгаа, тархиараа үнэрлж байгаа. Тэ хүрэлцэх мэдрэхүүч хүртэл тархитай шууд холбоотой байж идэг. Тэгэхээр энэ бүх одоо юу сонсож ийн гэдгийг тарих боловсруулж иж бид нар энэ шуу байна. Энэ ингээд нэг хүн яриад байна. Энэ эмэгтэй хүн яриад байна. Эрэгтэй хүн яриад байна. Гадаадаар ярьж ин гэдгийг ингээд бидний тарих боловсруулж байгаа учраас энэ мэдээлэл бид нарыг ингээд бид нар мэдээд байгаа те юу сонсож байгаа вэ гэдгийг ойлгоод байгаа. Гэтэл ингээд бид нар чинь угаасаа ингээд том болцсон, насанд хүрсэн хүмүүс учраас бидний тарих бол ингээд одоо ингээ хөгжиж гүйцээд алдах humсар мохсор төлөвшөөд ингээ нилээн бат бөх юм суйртай болцсон байгаа байхгүй юу? Харин жоохон хүмүүсийн хувьд тархин ингээ дөнгөж хөгжиж эхэлж байгаа юм маш эмзэг тийм нялх тарих байдаг байхгүй юу? Одоо чинь ингээ модтой зүүрлэх юм бол ингээд бүр том ургацсан модыг те хүн бол ингээд барагтаа түлхээд хөдөлгөөд ингээд унгааж чадахгүй штэ тий хөрөөдөж мөрөөддөг юм бол том модыг ингээд бат бөх үндэслэлсэн байгаа модыг ингээд түлхээд нууж чадахгүй дөнгөж нахиалж байгаа одоо дөнгөж ургаж эхэлж байгаа мод байх юм бол тий бараг дээгүүр нь гიშгээд гарахад л үндсээрээ булгараад байна штэ тий татхад шууд сугарна штэ тий тийм имзэг байж байдаг яг тийм бидний хүүхдүүдийн тарих тийм имзэг нялх үе дээрээ байхад нь олон цагаар тий маш их тийм дуу чимээтэй, хурц тод өнгөтэй, тийм hyper stimulating content гэж англиар хэлдэг байхгүй хит их тийм мэдрэл тачаал өгдөг тийм хүүхдэлтэй кино контентуудыг урт удаан хугацаагаар үзчихээрээ бидний хүүхдүүд чинь тэрийг бас ингээд нүд нь ядарна сонсголоороо дамжуулаад ингээд гараараа удаан бариад тархин ингээд хитрхи хачаал авчдаг байхгүй юу. Тэгээд хүүхдүүд чинь тэр бүх үзэж байгаа харж байгаа зүйлүүдээ ингээд процесс хийж чадахгүй тий тэр одоо дотроо ингээд шууд боловсруулад хадгалж чадахгүй тархин ингээд хитрхи хачаал авчгаараа ингээд одоо мэдрэлийн ядаргаанд орчдөг гэж ойлгож болно. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүний тархины хөгжлийг чи юугаар хэмждэг вэ гэхээр мэдрэлийн холбоос орн хэмждэг байхгүй. Мэдрэлийн эсүүдийн холбоос аль болох олон байх тусмаа тэр одоо тархийг ийм хөгжсөн тархи гэж үзсэн те маш олон мэдлэгтэй тархи гэдэг ч юм уу өөрөөр хэлэх юм бол харин ингээд мэдрэлийн холбоосууд цөөхөн үүссэн байх юм бол суралцсан одоо бага юм сурсан те арай бага цөөн мэдлэгтэй тийм одоо хүн байна гэж одоо үздэг ч юм уу. Гэтэл ингээд бидний хүүхдүүд чинь ингээд багаасаа хорвоо ертөнцөөс асар их зүйлийг шинээр өдөр болгон ингээд ямар нэгэн шин зүйлийг ойлгож байгаа. Өдөр болгон шин хүмүүсийн юм харилцаатай танилцж байгаа шин зүйлүүдийг ингээд сурч авч байгаа. Юу аюултай юм, юу аюулгүй юм. Ямар зан авирыг би гаргаж болох юм, ямар үйлдэлийг би хийж болохгүй ингээд тэр бүх зүйлийг өдөр болго ингээд суралцаад явж байгаа. Тэр суралцах тоолонд нь ингээд тархинд нь шин ингээд мэдрэлийн холбоосууд үүсэл ингээд тархин ингээд хөгжөөд боловсроод явж байгаа. Гэтэл ингээд дэлгэцэн хэрэглээ хитрхи өндөр болоод ирэхээрээ нөгөө нэг хүүхдийн тархи чинь ингээд хитрхи хачааллаад ингээд мэдрэл нь ядраад эхлэхээрээ ерөөсөө тэр мэдрэлийн холбоос үүсэх хурд нь багасчихна гэсэн үг. Өмнө нь ингээд минутын дотор те 10 өөр юм шин мэдрэлийн холбоос үүсээд ингээд маш хурдан суралцдаг байсан бол тэр нь 6, 5, 4 болоод буурах ч юм уу те минутанд арай цөөхөн юм суралцах чадвартай, арай цөөхөн юм ойлгох чадвартай болоод ингээд эхэлдэг байх нэ. Тэгэхээр энэ prefrontal cortex гэдэг бол хүний тэр шийдвэр гаргах чадвар, суралцах чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэх мэт олон чухал зүйлсүүдийг хариуцж идэг те. Одоо том болсон хойноо сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй зодоонуудыг хийгээд хэрүүл хийгээд явж идэг те. Хулгай хийгээд явж идэг хүмүүс чинь тархины хөгжил нь ингээд яг тэр шийдвэр гаргах чадвар нь ингээд сайн хөгжиж чадаагүй хөгшөрсөн хүмүүс те том болсон хүмүүс байгаа байхгүй. Тэгээд ингээд зөв шийдвэр гаргаад амьдралдаа зөв алхам хийгээд явж чадахгүй ингээд буруу зам руу ороод явж байгаа магадлалтай. Эсвэл энэ prefrontal cortex-ийн хөгжил ингээд сайн явагдсан хүн байх юм бол яг ингээд одоо сансандаа хүрдэг те. За би өнөөдөр дасгалаа хийшүү гэж шийдвэр гаргасан бол яг тэрийг хийн. За би өнөөдөр гэрээ цэвэрлэн шүү гэж шийдвэр гаргасан бол яг хийн те. Би дахиж кофе уухгүй, арх уухгүй, тамхи татахгүй гэсэн бол сахар чихэртэй мэдгүй гэсэн бол яг тэрэндээ ингээд хурж чаддаг. Тийм одоо болж чаддаг байх ч юм уу те тархины хөгжлийн явцаасаа ингэж одоо энэ жишээ болгож ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хүүхдүүд том болох тусмаа бид нар
бидний ингээд үгэнд орохоо болно, бидний үгийг сонсохоо болно. Угаасаа тэр бол тий байгалийн бидний нөлөөлөл ингээ хүүхдүүдийн амьдрал багасна. Найз нөхөд өөрөө өөрсдийнх нь туршлага, өөрийнх нь хүсэл сонирхол одоо YouTube-ээр магадгүй тэ үзэж харж байгаа шүтэн биширдэг хүмүүсийн нөлөөлөл илүү их болж ирнэ. Тийм болохоор бид нар хүүхдүүдийнхээ одоо тарих мэдрэлийг те энэ prefrontal cortex-ыг хамгаалахын тулд энэ шийдвэр гаргах, суралцах чадварыг хариуцлагын чухал хэсгийг хамгаалахын тулд бага наснд нь дэлгэцэн хэрэглээг аль болох хязгаарлаж, аль болох хит их ачаалал өгдөггүй тийм одоо юуг зөв контентыг сонгож үзүүлж авах хэрэгтэй байдаг юм шүү. За манай хүүхдүүд яг яадаг вэ гэхээр ерөөсөө ажлын өдөр бол зурагт ерөөсөө мартцсан байдаг. Манай хүүхдүүд хоорондоо тоглол ерөөсөө зурагт утас манай гэрт бол iPad авахгүй. Тэгээд анханасаа нэг ч удаа гар утас үзгээд бариулж үзээгүй учраас манай хүүхдүүд утас асууж мэддэггүй. Тэгээд юм үзэх юм бол ингээд зурагт тасаагаад өгдөг. Тэгээд өөрсдөө ерөөсөө зурагт гэдэг юм мартчихдаг, хоорондоо тоглоод завгүй. Нэг юм судалгаа байдаг байхгүй юу? Rat Park гэдэг нэртэй одоо хархны тоглоомын талбай гэх юм уу да. Нэг харахыг ингээд торон дотор хийгээд никотинтай ус болон цэвэр ус хийгээд ингээ хоёр янзын ус ингээ сонголттой. Тэгээд тэр харах алиг нь илүү уух бол гэдгсэн чинь мэдээж никотинтай ус нь ингээд тархинд нь илүү их допамин давар ялгаруулад юм донтуулах чанартай учраас байнга никотинтай усыг уусаар агаад өөрийгөө хортуулад үхэлд хүртлээ ууцсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд хид хідэн хулган дээр ингээд туршихад хулганууд ингээд бүгдээрээ никотинтай усыг бүр ингээд өөрийгөө хортож үхтэл ихээр уусаар агаад өгсөн. Харин дараа нь тий ийм юутай Red Park буюу юм зөндөө олон ийм замтай, тоглох ийм тоглоомтой, зөндөө олон найзлах ийм харахнуудтай 10 хэдэн харахыг нэг бүр том ийм торон дотор тэгээд тэр нь ингээд ийм төөрдөг байшин шиг юмтай гулсдаг, өнхөрдөг янз бүрийн ийм харахны тоглоомын талбай шиг тийм байсан гэж байгаа байхгүй. Тэр дотор ингээд цэвэр ус болон никотинтай усыг ингээд байршуулсан чинь хоорондоо ингээд тоглож байгаа тийм ийм уйдах завгүй байгаа харахнууд ерөөсөө цэвэр усыг л уугаад байсан. Никотинтай усаас амссан. Гэхдээ дандаа цэвэр усыг уугаад байсан. Яагаад гэвэл тийм одоо өөр арай эрүүлэр те тэр тоглоомын талбай дасгал хөдөлгөөн ингэж би өөр харахнуудтай харилцаа гэдэг тийм эрүүл зүйлсүүдээс допамин давраа аваад байсан учраас ерөөсөө тэр никотинтай усыг уухгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор хүүхдүүдийг ингээд гэртээ зурагт дэлгэснээс өөр хийх юмтай байх хэрэгтэй те зурдаг, буддаг, гар хуруугаа ажилуулдаг, боддог тиймэрхүү юмуудыг ингээд зөндөө гоё уйд даахгүй юмуудыг ингээ аваад бэлдээ те баримлын шавар, өнгийн цаас, хайч, цавуу, палмастер, биер, харандаа гэд тэр бүх одоо өөрийгөө илэрхийлэх суралцах боломж одоо боломжтой тийм зүйлсүүдийг бэлдээд те янз бүрийн тийм зураас зурдаг зориултын дэвтэр, тиймэрхүү дасгал ажлын номнууд ч юм уу эсвэл унших номнууд тиймэрхүү юмуд ингээ гоё бэлэн байлгацсан байж ах юм бол хүүхэд ингээд өөрөө уйдаагүй л бол тийм допамин авахын тулд ингэж гар утсыг ерөөсөө нэхэхгүй юм байна гэдгийг энэ судалгаанаас харах боломжтой байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ манай хүүхдүүд хоорондоо тоглоод тэгээд ерөөсөө нэг тэгж ерөөсөө зурагт мурагт тасаагаад хүүхлийн кино үзэн гэж асуудгүй өөрөөсөө мартчихдаг байж агаад нэг 7 10 14 хоногт нэг удаа ээж хүүхэлтэй үзье гэд асуудаг. Тэгээ манай гэр дотроо өөрөө тийм дүрмтэй байдаг байхгүй юу. Хоолны цагаар хинч зурагт үзэхгүй, утас үзэхгүй хитрхийн орой те 8 9 цагийн үед ерөөсөө зурагт мурагт үзэхгүй. Өглөө дөнгөс сэрэнгуудаа бас зурагт мурагт үзэхгүй гэдэг тиймэрхүү тодорхой дүрмүүдтэй байдаг. Хинч тэдгэрийг зөрчихгүй. Тэнгууд хүүхдүүд угаасаа сурчдаг байхгүй юу. Тэгээд тэр яг тийм дүрмийн бус яг энгийн цаг байгаад манай хүүхдүүд хөөхөлтөө үзмээр гэх юм бол би заавал тгий яв үзэхүү ингэхүү тэхүү гэд ингээд харж агаад ерөөсөө тийм одоо танин мэдхүүн мэдлэг олох хоо те ерөөсөө тийм хүмүүжлэлтэн сөрөг тийм буруу үлгэр дуурайл үзүүлэхэргүй хүүхэлтэйнүүдийг сонгоод үзүүлдэгэ. Тэгээд хүүхдийг дэлгэцийн хамгаалалд оруулахгүй байхын тулд юу хамгийн чухал вэ гэхээр зөв хүүхэлдэйн кинонуудыг сонгож үзүүлэх нь хамгийн чухал гэдэг байхгүй юу. Яагаад дэлгэцийн хамгаалалд донтоод байдаг вэ гэхээр яг донтуулах зорилгоор бүтээсэн тийм хурц тод өнгөтэй хүүхэлдэйнүүдийг үзээд ахаар хүүхдүүд дэлгэцийн хамгаалалд орчдөг байхгүй юу. Тэгээд би сургалтын дээр яагаад яг дэлгэцийн хамгаалалд ортыг юу нөлөөлтийн допамин давар гэж юу байдгийг тэгээ ямар хүүхэлдэйнүүд зүгээр эд ингээд юм хүүхэлдэйн киноны жигсаалт мэгсаалт тиймэрхүү юмуд ингээ гаргаад өгдөг. Тийм болохоор та бүхэн сонирхож байгаа юм болвол би энэ доор description хэсэгт өөрийнхөө Gmail хаягийг үлдээч. Над руу мэйл бичиж болно. Эсвэл энэ Instagram-ийн token toddler сая руу
чат үлдээж болно. Гэхдээ би ойрдоо бараг л энэ хаяг дээр орохгүй байх яагаад гэвэл би аппликейшнуудаа устгацсан, төр зур устгацсан байгаа. Тэгээ удахгүй орж ирнэ. Гэхдээ YouTube дээрээ би бол байнга байж байна. За тэгээд энэ хүртэл сонсод маш их баярлалаа. Өнөөдөр хэрэгтэй боловч те ийм товчхон дугаар байлаа. Тэг бүгдээрээ гоё сар шиндээ сайхан шинлээрээ онт минь тарган тавтай үгдэглээ те. Бүгдд нь наад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Баяртай.